Сайн байна уу? R програмын ээлжит хичээлээр уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн хичээлээр диаграм хэрхэн яаж байгуулах тухай авч үзсэн. За жишээ болгоод бүгдээрээ Википедиа дээрх олон хэмжээст хэвийн тархалтын тухай бичсэн нэг сэдв дотор байгуулсан байгаа. Энэхүү диаграмыг авч үзье. За энэхүү диаграмыг бол MATLAB програм ашиглаж байгуулсан байна. MATLAB дээр ашигласан бичсэн тэр кодоо хасаргаж оруулсан байна. За ингээд энэхүү диаграмыг R програм дээр хэрхэн яаж байгуулах вэ гэдгийг авч үзье. За үүний тулд бүгдээрээ энд сонгож идэвхжүүлсэн байгаа MATLAB програм дээрх энэ кодыг R програмда хуулж оруулъя. За ингээд үүний дараа бүгдээрээ энэхүү кодыг R хэлний зохих функц, оператор зэргийг ашиглан бичих болно. За комментийн хувьд бол R хэл дээр бол чагт ашигладаг. Тэгэхээр MATLAB дээрх комментуудыг тийм процентын тэмдгийг бол энэ чагт тэмдгээр солих нь байна. За эхлээд хувьсгчдын авах утгын хэмжээ хязгаарыг тодорхойлсон харагдаж байна. За үүнийг бүгдээрээ яаж бичиж хийж болох вэ гэхлээр за R програмын set гэсэн функц ашиглаад бичиж болох юм. За хасах 5-аас 5 хүртэл тэгээд 0.1 алхамтай за юм тоон дараалал юм байна. За y нь муу ялгаагүй адилхан юм байна. За иймд уг үйлдэлийг ингээд хийж гүйцэтгэе. За ингээд x y хувьсгчд бол ингээд бэлэн боллоо. Үүнийг арилгах чи одоо. За одоо энд дундаж байгаа ковариц матриц буюу олон хэмжээст хэвийн дархалтын параметруудыг зааж өгч байгаа байна. За тэг дундажтай юм байна. За энд вектор үүсгэж өгч байгаа. Үүнийг R-ын хувьд бол ингээд үүсгэж болно. За матриц гэдэг энэ зохих функцийг ашиглая. Элементүүдээ бол таслаар тусгаарлаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл функц аргументууд өгч байгаа учраас таслаар тусгаарлаж өгнө. За хэмжээс 2 байгаа учраас мөрийн тоог нь 2 гэж заагаад өгчээ. За ингээд дундажтгын вектор болон коварицын матриц үүслээ. За дараачийн ээлжинд болохоор ханан дээрх нэг хэмжээст тэр нэгтийн функц гэж байна. За тэр функцийн утгыг гаргаж авч байгаа юм байна. Ханан дээрх гэдэг нь за энд байгаа цэнхрээр зурсан нэгтийн функц, энд байгаа улаанаар зурсан хэвийн дархалтын энэ тухайн нэгтүүд байна л да. Энэ тухайн нэгтийн функцийн утгуудыг гаргаж авч байгаа юм байна. За z доогор зураас x утга оноох нь. За энд хэвийн дархалтын нэгтийн функц утга бодож байгаа бол та. За тэгэхээр юуны хувьд R-ын хувьд биднэрт юу байгаа вэ гэхлээр d norm гэсэн функц байгаа. За дунджиг нь болохоор дээр ийм векторт өгчихсэн байж байгаа. За эхний тухайн нэгт нэгдүгээр хувьсгчийн дундаж утга гэдгийг ингээд зааж өгье. Энд болохоор индекс бол дугуй алтанд явж байна. R-ын хувьд болохоор дөрвөлжин алтанд явдаг. За тэгээд цаашаага язгуур энтер авсан байж байна. Язгуур авдаг энэ функц бол R-ын хувьд бол бас ийм нэртэй функц байдаг. За нэгдүгээр багны элемент гэхээр ковариц матрицын үүнийгээ зааж өглөө.
За юу нь бол Y-ийн хувьд бол муу ялгаа байхгүй адилхан. За гол нь X, Y хүсгүүдээ солихоо мартаж болохгүй. Y-т бол дундчдгын вектор 2 дугаар компонент харгалзсан. Ковариц матрицын 2 дугаар мөр 2 дугаар багны элемент харгалзах ёстой. За ингээд юунууд маань бэлэн боллоо. Нэг хэмжээст буюу нөгөө тухайн нэгтийн маань утгууд гэд бэлэн боллоо. За энд юу гэж байна вэ гэхлээр за тэр шалан дээр байж байгаа хоёр хэмжээст төвөр гэж. За энэ цэгүүдэл хэлж байгаа бол тань. Шалан дээр гэдэг нь хамгийн доор Z буюу босоо тэнглэгийн тэг харгалзах утгууд энийг хэлээд байгаа юм байна. За эхлээд бүгдээ код хөгжүүлж байгаа учраас төвөр хэмжээг харьцан бага байдлаар үгүй. За тэгээд энд сансруу тоонууд гаргаж авч байгаа бол тоо олон хэмжээст хэвийн дархлаатай сансруу тоонууд. Тэгэхээр туршилтын үр дүнгээ бэхлэхийн тулд дээр бүгдээрээ set гэж сансруу тоон үүсгэрийн утгыг бэхэлдэг хэн функц дуудаж өгье. Юу гэсэн үг вэ гэхлээр зя ийм үйлдэл хийж гүйцэтгэж байгаа гэсэн үг. Ингээд сансруу тоон үүсгэрээ initialize хийчихье. За үүнийг ажилуулах хэрэгтэй эхлээд. За одоо энэ хоёр хэмжээс төвөр гаргаж явдаг функц R програмын хувьд бичих ёстой. За энэ simple функцд орчих. За энэ функц хэм бол R програм дээр байдаг энэ mask гэсэн функц байж байгаа. Үүнийг ашиглая. MVR norm гэдэг ийм нэртэй функц байгаа. За энд дундаж утгын вектор ковариц матриц. За эдгээрийг зааж өгөх ёстой. За юу нь бол дундаж утгын вектор гэхэлэр μ гэсэн нэртэй параметр байгаа. За юу нь бол энд сигма гэсэн нэртэй ковариц матрицын сигма гэсэн нэртэй параметр хийж байгаа. Төвөр хэмжээгээ бол n гэдэг аргументт нь зааж өгнө. За хэдүүлээ 1000 гэд аваад явчих. За ингээд дээр зааж өгсөн байж байгаа дундаж утгын вектор болон коварицын матрицтай олон хэмжээст хэвийн дархлаатай 1000 ширхэг сансруутай үүсгэх тушаал ингээд бэлэн боллоо. За амжилттай ажилласан. Толгой хэсгийн хэвлээд өөрөлдвөл эхний 5 6 элементийн хэвлээд үзүүлвэл юм байна. Өгөгдөл гэдэг утгаараа тухайн хувьсгчтай бол багны дагууд авч үзнэ. Энэ нэгдүгээр хувьсгчийн сансруу утгууд, энэ хоёрдугаар хувьсгчийн сансруу утгууд гэсэн үг. За одоо юу хийж байна вэ гэхээр sigma ellipsis энтер гэж за энэ юугаа хэлж байгаа л та. Энд зурсан одоо тэр төвшний шугам маягийн зүйлээ хэлж байна. Sigma гэж стандарт хазаалтыг хэлж байгаа. Стандарт хазаалтыг 1-ээр авсан, 2-оор авсан, 3-аар авсан гэдэг эдгээрийг үнийг 1 стандарт зай, 2 стандарт зай гэх мэтчлэн хэлдэг. За тэгээд эдгээрт харгалзах утгуудаар энэ ногоон эллипсийг бол зурсан байгаа байна. За энд ковариц матрицын Cholesky задраа гэж үүдэг. За тэр явж байна. За R-д бол ерөөсөө чол гэдэг юм бэлэн функц байдаг. Тэрнийг шууд аваад ашиглаж болно. За үр дүнгийн L гэд аваад явсан байна. За энд юу хийж байгаа вэ гэлээ? Лин
space. Дараа нь синус косинус гэж хувиргаад гэхлээр за тэгэхээр энэ дээр ингэж байгаа бол тоо. Синус косинус ашигласан гэдэг маань нөгөө туйлын координатын системд энэ цэгийн координатыг авч үзэж байгаа юм байна. Тэгэхээр эн чинь 0-оос 2b хүртэлх 100 ширхэг тоо 100 ширхэг цэг байх нь байна л да. За тэгэхээр үүнийг чинь нүгдэрээ яаж хийх вэ гэхлээр дээр нөгөө sec гэдэг энэ функц ашигласан. Дахиад энийг ашиглчих болох юм. За тий бол юу вэ гэхлээр sec за хідээс эхлэх вэ гэхлээр тгээс эхэлж байгаа. За тэгээд аль хүртэл вэ гэхээр 2b хүртэл. За энд бол p гэсэн тогтмол байдаг. Энэ тогтмол энийг наваад ашиглаж байгаа гэсэн үг. За одоо нийт хичнээн цэг байх вэ 100 гэж өгөх ёстой гэхэлэр чинь за ерөөс энэ аргументыг нь ашиглачаа. 100. За Чуловский задраа заалдаагүй гарсан. За 0-оос 2b хүртэлх утгууд 100 ширхэг утга. За энэ үйлдэл ингээд болсон гэж. And коммент ардаа авсан юм. За үнийг нь кодн дээр бас аваад үлдээчихье. За энэ үйлдэл болсон. За одоо дараачих косинус синус гэд x y-ийн координат утгуудыг гаргаж авч байгаа юм байна. За энд матриц олгоод нэгтгээд авчиж байгаа юм байна. За тэгэхээр үүний үгээр r-ын харгалзах функцээр бас хийнэ. За энд c-бинд гэдэг юм функцээд энийг аваад ашиглаж. За косинус тэгээд синусын утгууд. За ингээд болчихно. За ингээд 100 ширхэг цэгийн тэгш өнцгт координатын систем дээр утгууд ингээд гараад ирлээ. За одоо үүнийг цаашаага за ингэж хувиргана гэсэн байна. 1 2 3 одоо тийм сигма эллипс болгож хувирах юм байна. Энд нэгээр үржүүлсэн, 2-оор үржүүлсэн, 3-аар үржүүлсэн байж байна. За тэгэхээр энд явж байгаа үржих үйлдэл бол L маань бол матриц байж байгаа, C маань ч гэсэн матриц. Тэгээ гарч ирж байгаа үр дүн маань болохоор нөгөө цэгийн нөгөө туйлын радиус маягтай зүйлэн дээр гарч ирж явах хэрэгтэй тоо. Тэгэхээр эн чинь бас юу болох вэ гэхээр бас л матриц хэлбэртэй үр дүн байж ах ёстой. Тэгэхээр үнийг бүгдээрээ яаж үржүүлэх вэ гэхлээр ер нь ингэж үржүүлэх нь манай тохиолдолд бол зүйтэй юм байна. L маань болохоор 2 харьц 2 хэмжээтэй матриц. C маань болохоор юм баг нь вектор байж байгаа. 2 багантай. Баг нь матриц байж байгаа. 2 багантай юм матриц. Тэгэхээр энэ хоёрыг зөв үржихийн тулд бүгд ингэж үржүүлсэн байх шаардлагатай. За зөв болсон буруу хэсэг бол дараа нүгээр бас яачч болно. Жинхнээс нөгөө диаграм юмнуудаа байгуулад үзэх үедээ бас шалгаад буруу байсан бол бас засчих болно. За энд C матрицын үржих үйлдэлийн оператор гэсэн үг. За хамгийн сүүлийн жишээл учраас цэг тасал шаардлага байхгүй. За C үржих нь L гэд гурвуулан дээрээ за 1 2 3 авсан. За ингээд энэ
хэсэг бол ингээд боллоо. За одоо дараагийн хэсэг бол диаграм байгуулах тушаалаад харагдаж байгаа юм байна. За нэлээд олон нийлмэл тушаалаас бүрдэж байгаа юм байна. Нэг диаграм байгуулчаад түүн дээр давхарлаад байгуулад явж байгаа юм байна. Одоо энэ дээр гэхэд л энэ цэгүүд тэгээд эллипсээ бас нэг тушаалаар өгч байгуулсан байж таарна. Энэ нэгтийн функцийн нөгөө хоёр график тэгээд энэ гистограм энтер гэдэг эдгээр бол бүгдийн л бол тусдаа тушаал өгч байгуулах хэрэгтэй. Эхлээд нэг диаграм байгуулчаад дараа нь түүн дээр нэмж давхарлаж байгуулах замаар эдгээр бол байгуулдаг зарчимтай. За энэ нэг зураг диаграм эхлүүлээд за тэгээд цаашаа үргэлжлүүлээд явнаа л гэсэн утгатай тушаал болол та. За R-д бол биднэрт энэ бол шаардлага байхгүй гэж бодож байна. За тэгээд за нөгөө шалан дээрх цэгүүд гэж байгаа шүү дээ. Шалан дээрх нөгөө төвөр тэдгэрийг одоо гаргах нэ. За тэгэхээр энэ хараар тэмдэглэсэн байгаа цэгүүдээ одоо байгуулах нэ гэсэн үг. За энд 3 хэмжээс диаграм байгуулж байгаа. За тэгээд мөн харьцангуй нарийн диаграм байгуулж байгаа учраас бүгдээрээ энд тусгай пакэж ашиглал зохимжтой. За энд бол за суулгах пакэж ер нь дээр тушаалыг бичиж өгöd явчих та. Install packages. За plot 3D. За ийм нэртэй пакэж байгаа. За ингээд шууд за зин 3.5-1 хувилбарт байхгүй байгаа гинөө. Нэр усаа буруу бичсэн биш байгаа. 3D. D-н томор гэж мэдх юм. За тийм байна. За ингээд амжилттай суулаа. Plot 3D D-н томор явж байгаа юм. Нэртэй пакэж авах нэ. За ингээд нэг суулгах цаа учраас энийг комбайнлаад итгэхгүй болох ч. Энэ туториал хичээллийг дагаж хийж байгаа хүмүүсийн хувьд яг энэ командаа сонгоод ингээд ажиллуулаарай. За одоо бид хаана явуу вэ гэхээр за энд яваа. За plot 3D. За энд гарч ирж байна. За шууд namespace-ийн буюу нэрийн огторгыг ашиглаад тушаалуудаа бичээ функц дуудаад явчих. За энд энэ scatter 3D гэдэг энэ функц ашиглах гэдэг байгаа. За харьцангуй нэрийн ширийн функц тэгээд үн нэг төдийлнийг их ашиглаад юм хийж байгааг учраас хэдүүлээ баримтжуултаас нь бас хараад хэрхэн яаж ашиглах вэ гэдгийг харж танилцаад явъя. За энд бол маш олон функцүүд байдаг байна. За зарим нь бол зарим нэг энэхүү функцийн зарим нэг төрөл хэлбэрийн тийм шууд дуудах тийм хэлбэр болтой. -3D, -3D гэх мэтлэн тэр хэлбэрүүд нь бол. За scatter 3D. За функцийн бичигдэх хэлбэр синтакс нь бол энэ дээр гэж байна. X, Y, Z цэгүүдээ тус нь ингэж өгөх нь л да. Олон цэгүүдийн хувьд бол эдгээр дээр салгаад вектор байдлаар өгч таарах бах. Үүнийг нь аргументын тайлбараас уншиж болно. За тийм ээ вектор гэсэн байна.
За тэгэхээр бидний хувьд одоо юу хийх вэ гэхлээр x зэгүүд мөн гэх юм бол за энд нөгөө samples гээд дээр нэг сансаргүй зэгүүд гаргаж авсныг хадгалаад орхисон байна. Үүнийг авна гэсэн үг. За үүний нэгдүгээр хавсагч буюу x сэн. За одоо y дээр бол одоо хоёрдугаар багны утгууд орж ирнэ гэсэн үг. Энэ таслын өмнө ингээ хоосон үлдээж байгаа гэдэг нь бүх мөрөө авч байгаа гэсэн үг. За одоо энд хичнээн тооны утга байгаа вэ? Түүнтэй ижил тооны утгууд z элемент дээр бас заах хэрэгтэй. За энд үүнийг болохоор MATLAB дээр бол zeros гэдэг ийм функц ашиглаад хийчихсэн юм байна. За бидний хувьд бол ref гэдэг энэ функц аваад ашиглажээ. За нөгөө шалан дээр буюу z-ийн тэгтээ тэнцэн утганд харгалзууч тэр цэгүүдэд байрлуулах хэрэгтэй учраас утгыг нь бол тэг гэж өгөөд за одоо цаашаа эдгээрийг нийт тий хичнээн удаа авах вэ гэхээр за нийт x y дээр хэдэн ширхэг утга байгаа. Үндсэндээ тэрний хэмжээгээр л авчихд болно. За энэ дээр dim гэдэг функц эднийг аваад ашиглажээ. Мөр багны тоо буцаанд тэгэхээр бидэрт мөрийн тоо хэрэгтэй гэсэн үг. За ингэлээ. За нэг хаалт нөгөө үндсэн функц маань хаалт дотоо байх шиг байна. За x y z шаардлагатай заавал өгөх ёстой аргументуудаа ингэж өгчлөө. За бус нь бол дефолт буюу анхны утгатай юм байна. За simples бид нэр нөгөө дээр сүртэй бичээдсэн функц өдий хотол ажилуулаагүй байсан байна. Mass MVR norm энэ функц ажилуулаагүй байсан байна. За эдгээрийг бас ажилууллаа яалаа. За simples энэ simple гэд simples гэвччих. Нэр copy гэж тавьсан энэ маань ч гэсэн засах юм байна. За z за нэг иймэрхүү юм гарч ирж байна. За жоох онцгой л харагдаж байна. Зав дээр энэ харагдах хэлбэр байдлыг нь засаад явнаа. За эхний ээлжинд тэг за дээшээ хийдгээд авчдаг. Одоохондоо 1 гээд аваад явж идэх юм лүү. За нэг шалан дээр бүгдийг буулгахын тулд ийм тушаал өгчээ. За юунууд бас нэлээд онцгой байна да. Тэр цэгүүдийн харагдах байдал нэлээд онцгой юм байна. За үүнийг солино. Харьцангуй жижигхэн цэгээр за болж байна. Ингээд сольчих. За хэмжээг нь бас багахан шиг өгөх гээд үзье. За болж байна. За өөр чинь одоо нөгөө энэ зурган дээр хараар яваад байгаа л лөө. Өнгийг нь за үндсэн өнгөнүүдийг бол зүгээр текстээр ингээд шууд бичиж бас өчөж болдог. Тусгай янз бүрийн өнгөнүүд шаардлагатай бол өнгө үсгдэг тусгай функц дуудаж ашиглах хэрэгтэй. За ийм цэгүүд гараад ирлээ. За ямар ч гэсэн цэгүүдтэй болоод авлаа. За тэгээд ч одоо үүнээс гадна юу хийж болох вэ гэхлээр янз бүрийн лейбл мэбл тэмдэгтүүд энтриг бас гаргах шаардлагатай болох. За эдгээр бол дараа нь янзлаа гэж бодож байна. За одоо дараачийн ээлжинд бүгдээрээ юу хийх вэ гэхээр
Сүлд. За энэ. За саний бидний биччихдэг функц чинь энэ гэсэн. За тэгэхээр энэ одоо устгаж болох нь. За одоо энд болохоор баахан комментлоод хийсэн баг юм. За ингэж тодруулж хагаад за ингэж уншъя. За нөгөө 1 2 3 сигма эллипсүүдээ одоо нөгөө шалан дээрээ дахиад давхарлаж зурх юм байна л да. За нөгөө нэг зурж байгаа юм байна. E1 E2 комментлоод үлдээсэн E3 авчихсан гэдэг чинь за 3 сигмагийнхаа хувьд харгалзахыг зурчиж байгаа юм байна. За энийг чинь дахиад энэ функц центрийг ашиглаад байгуулчих болох нь бүгдээр харъя. Янз бүрийн төрөл мөрлийг нас янз бүрээр зааж өгч болдог. За type enter гэсэн аргумент байгаа юм байна. Үндсэндээ нөгөө float функц руу дамжуулдаг үндсэн аргументууд энд бол ашиглах боломжтой юм байна. За өөр ч бас аргументууд бас харагдаж байна. За тэгэхээр шугам буюу line гэдэг type гэдгийг L гэж өгч байгаад энэ функц ашиглаад нөгөө ногоон эллипсээ байгуулах гэдэг үзье. За бас л x, y, z гэт ингээд өгөөд явах хэвээр. За энд болохоор за x, y утгууд дээр чинь y дотор x, y-гээ 2 утга нөгөө косинус синусээр үүсгэсэн байгаа. Түүнийг авч байна. y3 энэ чинь одоо x гэсэн үг. Тэгэхээр x гэдэг маань бол түрүүн бүгдээр байр солиодоос үрж хүлдэлээр байрын сольж аваадсан. Энэ дээр мөрөөрөө бичээд явцсан бол тоо. За тэгэхээр бидний хувьд бол багнаараа ярьж явна гэсэн үг. Ер нь өгөгдөл дата гэдэг утгаараа хувьсагч бол баг нь болж явах нь бол зохимжтой байдаг. Тэгэхээр бидний хувьд бол багнаараа авч явж байгаа нь бол буруу зүйл бол огт биш. За x-ээ авлаа, y-гээ авлаа. За одоо z-тэй. За энд баахан тэгүүд авах хэрэгтэй. Тэгүүд. За энэ дээр урднаас тгээс л гадаа жоохон тоо нэмчгэж энэ одоо бодвол нөгөө шалнаас үүлэл хөндөрүүлж тэр цэгүүдээсээ дээшээ гаргаж зурж байгаа бол тоо. Давхарлаад наан цаанаа ороод харагдахгүй гэж үзсэн юм болов. Дээшээ гаргаж явах шиг байна. За одоо энэ үйлдэлээ бүгдээрээ хий. 1-3 буюу 1000-1-ийг нэмэх нь байна. За тэгээд юг тавтах гэхлээр текст утгаа тавтана. Хичнээн удаа вэ гэхлээр за E3-ийн мөрийн тооны тоогоор байгуулцах баха. За тэгээд энд нэг чухал зүйлээ мартаж болохгүй. Нэмж байгуулж байгаа шүү гэдгийг хэлж өгөх ёстой. За тэгээд өнгө бас шаардлагатай. Ногооноор хийсэн юм чинь ногоон гэт өгöd явъя. Цэгээр нөгөө төрлөө заахаа мартсан байна. За дахиад за энэ боллоо.
За тэгэхээр энэ үлд ингээ гүйцэтгэжлээ гэсэн үг. За тэр Y1-ийн 2-ийн хувьд бол ерөөсөө ингэж солиол гүйцээ авах нь 1 сигма 2 сигма. За энэ дээр бас яах вэ? Хэдийн адилхан ч гэсэн 1 2-гээс асал сольжлоо хэрэг. Тэгэхээр эдгээрийг бүгднийг арилгаж болох нь. За энэ хоёр тушаалаа ч гэсэн ажиллуулад үзүүлж болох юм. Ингээ 1 сигма эллипс, 2 сигма эллипс гэдэг ингээд байгуулагдсан байна. За дараачийн энэ хэсгийг үлдэл юу вэ? За одоо гистограмма байгуулах нэ. За гистограмм чаар нэлээд яригттай үлдэл байж мэдх юм байна да. За харьцан хийст гэсэн функц ашиглаад x энтер гэж одоо давтамж энтер олж байгаа бол доо x out гэж одоо чухам юу юм бол үүнийг одоо MATLAB программын хэлбэнээс нь л харах хэрэгтэй юм байна. MATLAB программын хэлбэл бол онлайнаар байдаг. Тэгэхээр MATLAB hist за гарч ирж байгаа юм байна. Ингээд дутхыг авчихаар counts гэж одоо энэ юугаал давтамжаал хэлж байгаа болов. Centers гэж одоо гистограммын интервалын дундаж цэгээ хэлж байгаа бол тоо. За ойлгомжтой. За 20 ширхэг тэгш өнцгттэй гистограмм байгуулах юм байна. За R дээр ч гэсэн бас ийм функц байгаа. Энэ тохиолдолд бид нэр ингээд hist гэдэг дээр хөвгдөл дээр ингэж өгöd явна. За samples бидүүлээ чин түрүүн samples дээр нэг баахан алдаа гаргаад яваад байлаа. Аргументаа S-тэй бичээд явчих даа ер нь. MATLAB-ын кодон дээр samples гэж явсан юм байна. Тэрнийг дагуулж хараад код авчихдаа бас хэдүүлээ түрүүн юу цаашдаа бас бүтлээд байж магадгүй түрүүн бас яг энэс болж гээд алдаа гарсан. За тэгэхээр нөгөө CD дахиж өгч жагаад энэ сансруу тоонууд үүсгэж авахгүй бол энд бол зөрөө гарч байгаа. За sample бол хэрэггүй. Ингээд сонгоод хэрэгцээг болсон хувьсгачаа тэгээс устгаж болдог. За samples. За энэ нөгөө ихний x хэсэгч дээр л ярьж байгаа юм байна. 1 гэдэг явцсан гэдэг чинь. За 20 ширхэг тэгш өнцгдэгдэж байгаа. За энэ нөгөө R-д нөгөө bricks гэдэг энэ аргументал зааж өгч байгаа юм. Хэдэн ширхэг тэгш өнцгт тэгтээ гистограмм байгуулахыг энэ аргументын тусламжтай ерөөдөө зааж чиглүүлж өгдөг. За үр дүн бол MATLAB шиг бол шууд ингээд явчихгүй. Энэ доошоо байчвэг. За энд чинь тодорхой хийс функцийн үр дүн гаргаж авчаагаад тэгээд тэндээсээ гистограммын үр дүн гэдгээр h гээд тэгээд x гээд үр дүнг бол ингэж нэрлээд хэсэгчд утгыг ногоод авчи. За тэгээд гистограмм бол биднэрт байгуулах шаардлагагүй учраас энэ plot enter гэдэг аргумент байдаг шиг санаж байна. Энэ дээр байна. Энэ false гэдэг өгчөө. Гистограмм байгуулахгүй зөвхөн давтамж зэрэг шаардлагатай үр дүнглэлийг нарт гаргаж өгнө гэсэн үг. За энэ дотор юу байдаг вэ гэхлээр ингээд харуулчихъя. За bricks гэдэг дээр одоо interval хоолтын нөгөө цэгүүд маань байна. Counts гэдэг дээр одоо давтамж нь байна.
density гэдэг дээр одоо нягт байна гэх мэтчлэн ингээл явна да. За энэ аргументийн хувьд болохоор гистоgram интервалын урт ижлүү ялгаатай юу гэдгийг зааж өгч байгаа гэсэн үг. За энэ нөгөө интервалын дунд цэг маань байна. За энэ бол хувьсагчийн нэр байдаг. За тэгэхээр бидний хувьд бол энэ доогуур зураас x гэдэг чинь түрүүн бид нэр харж ирсэнээр бол давтамж байгаад байгаа. Тэгэхээр нөгөө энэ гаргасан үр дүнгийн маань биднэрт юу нь болох нь гэхээр counts гэд энэгээр нь л хуу эсвэл шууд нектарын ч аваад явчихсан болох юм да. Тэр дээргүй нягт бид нарт хист функц маань гаргаад өгч байгаа юм чи R-ын хувьд. Доор ингээ харахаар normalize inetry гэдэг юм бичсэн байж байгаа. Энд чинь ер нь нектар нь шилжүүлээд байгаа гэсэн үг. Тэгэхээр шууд density гэд үүнийг нь ашиглаад явчих. За ер нь эн чинь доороо явж очиж жагаад өндөргээ гаргачихсан, x, y-гээ гаргачихсан гэдэг чинь гистограмаа бол ерөөсөө шууд тийм тэгшинцэг диаграм байгуулах байдлаар л шийдэж байгаа бол тоо. Энд бас meg bar center гэдэг бас янз бүрийн функц ашиглаад явчихжээ. Тэгэхээр бүгдээрээ яг энд бичсэн байгаа функц яг энэ замыг бол дагна гэж бол бас арай байхгүй бол тоо. Тэгэхээр арийнхаа хувьд одоо энэ ашиглаж байгаа package-ийн хувьд яаж шийдэж болох нь вэ? Бас судлаад үзэх шаардлагатай болох нь. За тэгэхээр одоо x out гэдгээ юу гэж авах вэ гэхээр за ер нь ерөөс ингэж тавьж бодлоо. Энэ хоолтын цэгүүд иж байгаа. Энэ дээр түшиглээд явчихт ер нь тэгээд нягт буюу тэгшинцэг дэш ямар өндөртэй вэ? Энэ дээр сорийн хэрчмийн эхлэл төгсгөлийн цэгүүд энэ дээр бол бидэрт байж байгаа. Эдгэрийг ашиглаад явхад бол байгуулчих боломжтой. За тэгэхээр энэ эднэр баг хараадчих шаардлагагүй болоод байна. Энэ MATLAB-ийн 3 мөр код явт. За энийг учрыг бол олчихсон. За тэгэхээр тэгшинцэг диаграм энэ төр байгуулчихаар функц юу байх нь вэ гэдгийг бас сонирхож үзэх шаардлагатай болох нь байна. Холбоотой функцүүд гэдэг дээр ер нь юм байна уу гэдээ үзье. За энэ шилтэй зүйл бас харагдахгүй байна. За бүгдээрээ нийт функцүүдийн жагсаалт энэ төр бас аваад энэ бүтэн пакэж юм чинь бас яг иймэрхүү зүйл хийчих функц бас байж болох юм. За энд box 3D гэдэг тэгшинцэгт энэ төр зурна гэж яах юм. Энэ функцийг сонирхож үзье. За x0, y0, z0, x1, y1, z1 гэдэг өгч явж байгаа шүү дээ. Аргументуудын тайлбар доороос харагдав. From гэд за энэ болохоор түүн. Эхлэлийнхэн цэгийн координатууд бол тоо. Төгсгөлийнхэн цэгийн координат. Тэгээд эн чинь тэгшинцэгт зурна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нэг өнцгийнхэн цэг, нөгөө өнцгийнхэн цэг хоёрыг л зааж өгөх юм байна л да. За ойлгомжтой. За бүгдээр үзээд алдъя. Plot 3D эн чинь box за гараад ирлээ. Box 3D гэсэн функц байсан. За x0 y0 гэл ингээл баахан цэгүүд заагаал явж өгөн дээ да. Доод болон дээд болон гэдэл явчихад ерөнхийдөө болохоор санагдчихэв. За тэгэхээр доод болон гэдэг маань юу ах вэ гэхээр бүгдээр чинь нөгөө юу цэг вэ? Нөгөө хоолтын цэгүүдийн x out гэд нэрлэлчихсэн явж байгаа.
эндээс л аавна гэсэн үг. За тэгш үнцгтийн 100 доод булангийн цэг гэх юм бол нөгөө хоолны цэгийн утгуудаас хамгийн сүүлийнх нь бол биднэрт хэрэггүй байна. Тэгэхээр тэр чинь юунд харгалзах вэ гэхээр хамгийн сүүлийн тэр нийт уртын хэмжээгээ олоод энэ гэдэг чинь хамгийн сүүлийн элементээ заачна гэсэн үг. Тэгээд хасах тэмдэг буюу тэрнээс бусад гэдэг ингээд өгчээ. Тэгэхээр хамгийн сүүлийнхаас бусад цэгүүдийг авчна гэсэн үг. За ингээд 100 доод булангийн цэг x цэг координат одлоо гэсэн үг. За одоо цаашаага y 0 гэж өгөх ёстой. За y 0 гэдэг маань болохоор y-ийн утга. Энд чинь тухайн дархалтын хувьд гистограмм байгуулад байгаа гэдэг чинь y-ийг бүгдээрээ. За диаграмм маань энд байгаа лөө. За энд нэг юу энэ төр хойр энэ төр юм оруулж ирэхгүй бол ерөнхийдөө бас цаашаа явахааргүй болж байгаа чинь. За хойр энэ төр нэмдэг юм юу ах нь вэ? Төрөж ха функцээ буцааж үзье. За хойрыг нь заадаг. Жишээ рүү орохоор ч ойлгохтой юм байх болоо. Tick type enter гэсэн. Энэ аяг бол энэ цагуун нэг туршаад энэ аяг бол мөн баха да. За болж байна. Тэгэхээр x-ийн тухайн нэг тэгэхээр энтлийнхаа ханандаа эдгээр ярих хэвээр. Тэгэхээр эн чинь y-ийн хамгийн хутган дээр нь ороо гэдэл авчиад наалдуулаа байгуулчих болох юм байна да. За тэгэхээр чинь за бид нар хаана явчлаа? За энд юм байна. За тэгэхээр y-ийн хамгийн их утгыг аваад шаардлагатай тооны хуудаа авчихад л ерөнхийдөө болох нь л да. За тэгэхээр дахиад нөгөө ref функцэл ашиглах болох нэ дээ. За y-ийн хамгийн их утга гэдэг маань бол максимум y гэдэг олчч болно. За нийт хэдуудад автах вэ гэхээр за хөө дахиад өдий тооны удаа гэсэн үг лөө явах хэллээ. За эсвэл энэ дээр чинь интервал эхлэл төгсгөлийн цэг гэдэг чинь нэгээр илүү цэг явж байгаа бол та. За тэгэхээр ингэж өгөн зөв юм байна. За энэ функцийн бичлэг нэлээд сунаах нэ. Тэгэхээр хэрчиж тасалж байгаад бичгээс. За энд бас нэг хаалт дутуу юм байна. За одоо зэтнэл гэж гарч ирж байна. За зэтнэл гэдэг маань болохоор бидний үед юу вэ гэхээр нөгөө нягтын утгууд маань л олно да. Тэгээд доор зураас x. За тэгэхэд эднэр чинь бас за 100 доод гэж байгаа илүү 100 доод гэхээр чинь z-ийг байхад харгалзах хэрэгтэй юм байна. Баруун дээд тал нэр нь стожийн нөгөө нягт маань density маань байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр чинь бас тийг авч явах нэ. За тгийг бас хичнээн удаа давтах вэ гэхээр за nx-ээр гээд энэгээр нь л бариад явчихад өө.
За ийм тоонуудаа байна гэд. За цаашаа яах вэ гэдэг дээрээ гэж хуулж тавьж байгаа засаад явчих. Одоо нөгөө үнцгийн баруун дэд үнцгийн цэгүүд. Баруун дэд үнцэг гэхээр одоо хамгийн ихний утгаас бусд нь хэрэг болно. За Y максимум утгын дэрэгт чинь болохоор хээр байна да. За Z дээр болохоор энэ чинь давтаад ах юм одоо байхгүй болцсон юм байна. X-ийн давтамж нөгөө density нягт маань. За ерөөдөө иймэрхүү байхад л юм дараг олчих واخа гэж бодож байна. За тэгээд янз бүрийн аргумент параметрууд нь юу ах вүлээ? За яадаг ч байсан нэмж зурах хэвээр үүнийг заагаад өгчээ. За ер нь байгуулж үзчихэд дараа нь янз бүрийн холбогдох засваруудаа хий. Бүр ихнээс нь явъя. Ингээд ингэсэн. За гистограмм байгуулж байна. За ийм гистограмтай болчихсон. За хөнгө мөнгө жоохон тиймэрхүү харагдаж байгаа чинь энэ дээр болохоор баг нефт харагдчихсан юм шиг явж байна. За үүнийг шийдэж болно. За энэ чинь нөгөө плот функц дээр ашиглаад идэг аргументууд энэ дээр явж ирсэн. Тэгэхээр тэрний хувьд бүтээрээ ингээд өнгөө шууд ингээд заагаад өгөх боломжтой. За хараард байгуулсан юм харцааганаар тэгэхээр энэ дээр gray гэдэг энэ функцийг шууд ашиглаад явчих. За level гэдэг дээр одоо өнгөний хар цагааныхын түвшинг зааж өгдөг, alpha гэдэг дээр нь нэвтрэлтийг нь зааж өгдөг. За level-ийг нь 1.0 нарийн харна илүү, 1 нь харна илүү. За юу ч гэсэн нэвтрэлт нь бол 0 гэхэд бол тунгалаг болчих хэвээр. За юу ч харагдахгүй болчлоо гэдэг чинь за хэлбэг нь үзье. За түрүүн үзчихсэн бокс гэх функцийнх. And border гэдэг сүрэнийхээ өнгөө тусдаа зааж өгдөг юм байна. За тэгэхээр өгдөр хүрээнийхээ өнгөө өгнө. За яг л энтэй адилхан бас gray функц ашиглаад level-ээ 0 гэхэлэр байхгүй болчихсон юм чинь гээд за жоохон бүтгэнд 0.5 гээд авч альфагаа ерөн сайхан цаанаага амиг бүгдийг гэрэлтүүлнэ. Ингээд авч. За шинээр байгуулад үзье. За харагдахгүй болчихдөг чинь юу вэ? Альфа нь хамаагүй ихтэй байгаа л тоо. Зүйтэй. За одоо болж байна. Цаатлын төр шугам энтер бол одоо харагдаад ороод ирсэн байна. За цаад шугам гэснээс гол нэгээрийнхээ хамгийн утгатай зэрэгцээд байчихвэл зохимжтой. Тэгэхээр энд Z-лим гэдгээс гадна нүгдэрээ Y-лим гэдгийг нь ч гэсэн тэрөөсөө хамгийн бага их утгаар нь шууд ингэж өгöd явчих. За энд чинь Y
гээ бид нар хадгалсан явж байгаа лөө. X-эж гэсэн нэг мөсөн ингээд өгчээ. X-ийн тэнцэн range гэдэг энэ функц маань болохоор minimum maximum утга хамт нуцаана. Гэсэн за инглээ. За одоо яг сайхан зэрэгцээд гараад ирчээ. За тэгэхээр гистограмм асуудал бол ингээд шийдэгдчихлээ. Өөр сайхан гоёл чимэл гэх юм бол шугамын өргөн энтер гэдэг иймэрхүү аргумент бас явж идэг. Ингээд бас өгчээ. За одоохонд ингээд л хийчихв. За одоо энэ хийсэн бүх зүйлсээ нөгөө тал дээр нь бас Y-ийн хувьд бас хийж таарна да. Одоо нөгөө тал дээр нөгөө гистограмм гэж байна. За энийг хийж гүцэтгэе. За бас адилхан тэгш үнцгтийн доо 20 юм байна гэх мэтчлэн явах нь. X Y л солигдсон харагдаж байна. Тэгэхээр энд байгаа үр дүн Y гэдгийг ингэчээ. Эндээс Y гэж давтамж аавна. Энд Y авах толгой солилцээ. Энэ юм боллоо. За энэ дотор чинь за одоо нөгөө талдаа байгуулна гэхээр шийдвэрлэх бодож ирсэн зүйлсээ эсрэгээр нь хийчих эхлэх нь байна. Тэгэхээр чинь энд максимум нь болоод давтчихсан шиг зүйлсээ одоо Y-ийн хувьд биш X-ийн хувьд бичиж эхлэх нь байна. Энийг харин Y дээр авах ёстой. За тэгэхээр энд X-ийн максимум утга явж явах ёстой. Энийг чи Y гэсэн баха. Энд бас Y. Энэс Y. Энэс Y болох юм байна. За доошоо бол хуулж тавиад зассан түрүү. За тэрнтэйг адилхан нэг Y1 Z1 нийтэргүүд эндгээрээ засах хэрэгтэй. За тэгээд түрүүн чинь өөр юу н ялгаатай болчихлоо гэхээр энд NX гэж хэлээ. Тэгвэл энэ дээр шууд NY. За ингэ чинь гэсэн энэ хаалт илүүтэй явчих. За юуны хувьд энд юу болж байлаа? X нэм гэдэг чинь Y-г нь ингээд нөгөө хамгийн ихний утга хамгийн ихнийхээс бусдыг нэгжсэн. Тэрнийг зассан байна. За дараа нь X-ийн утгыг гэсэн бол энд Y-ийн утга ийм удаа гэж тэгжсэн бол тийм удаа. За ер нь болсон байна. За одоо явуулаад үзье. За бүр наана гаргаад ирчих. За нөгөө талынхаа хандаа болно байж үл зүгээр. Тэгэхээр эн чинь X-ийн утга чинь наана нэмэхэд наана хасхан цаана юм байна. Тэгэхээр үнэгээ ингээд минимум максимум солиод авчих гэдэл болох нь байна. За тэгэхээр технээс нь яваад байгуулад үзье. Ийм минимум максимум энд бас засах хэрэгтэй. Энийг анзаарал үлдээгээд байгаа юм байна. За одоо бол зүг болж байгаа байлгүй дээ. Шууд энийг байгуулнаа. За болсон байна. Нөгөө талын хан дээр гараад ирсэн байна. Y-ийн гистограмм буюу 2 дугаар хэсэгчийн гистограмм гараад ирсэн байна. За гистограммын учир бол ингээд үндсэндээ боллоо. За одоо энд юу хийж чинь одоо нөгөө ганц нягтлуулж байгаа бах та.
одоо энэ улаан цэнгэр хоёр нэгтэйг зурчвал гол ажил бол хийгдэж дуусгаад байна. За тэгээд дараа нь яг нэг харагдах байдал мэдлэлийн нэтрийгээ юм минь бас судалж хагаад бас өөрчилж үзэж болох юм. За нэг хэмжээст нэгтийн функц гистограмм дээр байгаа тэр нэгтийн функцуд гэж байна. За одоо эдгээрийг байгуулъя. За түрүүн чи хэдүүлээ юу байгуулад гэсэн туршлагатай. Шугам диаграм байгуулад гэсэн туршлагатай энийг ашиглана да. Нөгөө л энэ функц ашиглаж ирсэн. За дээр ч бас нөгөө нэгтийн утга энэ төр гэж юм тооцолж гаргаад ирсэн. Энд дэ чинь ZX, ZY эдгээрийг одоо ашиглах нь байна л да. За яаж байгуулж байгаа вэ гэхээр эхлээд X-ийн хувьдхыг байгуулж байгаа юм байна. X-ийг авлаа. За хэдүүлээ дагаад бас X аваад явчих. За дараа нь Y хамгийн сүүлийн утга 1-ийг за 1-ээр үржүүлээд оллон болгож байгаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ бол дахиад нөгөө ref-тэл явчих болох нь байна л да. Юг ref хийж давтах вэ гэхээр Y-ийн хамгийн сүүлийн утга гэдэг чинь максимум утга л гэсэн үг шүү дээ. Эдгээрийг давтчихна гэсэн хэдэн удаа вэ гэхээр X-ийн тоогоор юм байна. Энд бичгэн зам юм байна. Times X векторын урт гээд төдий тооны удаа давтнаа гэд. За одоо Z-ийн утгууд. Z-ийн утгууд дээр одоо нөгөө түрүү чинь ZX гээд нэгтийнх нь утгыг бодож гаргасан юуныг ашиглах нь хийвэн тархалтын нэгтийн утгуудаа бодож гаргасан. ZX. За тэгээд нэмээд давхарлаж зурх хэрэгтэй. Энийг мартаж өгөх болохгүй. За мөнгөтэй. За түрүүн чи өнгө заахад арилаадсэн өнгө өгөхгүй болохоор автоматар юм хийгээд байгаа юм байна л да. Эний чинь цэнхрээр зурцсан харагдлаа. Тэгвэл өнгийн цэнхэр гинэ. Хүчээр заагаад өгч. Автоматараас өнгө өгч явдаг юм байна. Юу лээ? Одоо чинь тийм нэг зөв. Баган цэгүүд нөгөө төрлөө type гэдгийг нь шугам буюу L гэж зааж өгөх ёстой. За нэг юм зурагдах шиг болоо сайн харагдахгүй байна. Дахиад явах бас хамгийн сүүлийн тушаал. За болж байна болж. За сайхан нэг хэмжээст хийгэн тархалтын нэгтэмэр зурагтаа гараад ирчихье. За ингээд тухайн нэгт гэдэг зүйл маань ингээд болчихж байгаа гэсэн. За одоо нөгөө талынхаа. Нөгөө талдаа бол энэ хоёр л байраас болж байгаа байлгүй тий. Энэ хүртэл Y-ийн утгууд явсан. Одоо энэ чинь манай тохиолдолд X дээрээ эрнэ. Y болгох хэвээр. YX хоёр чинь солигдоод илээ. За түрүү нөгөө минимум максимум чинь солисноос болж бодлон үсэд илүү. Цаанаа зурагдах хэрэгтэй гэхээр X-ийн минимум утганда харгалзуулж зураад явах хэрэгтэй байна. Тэгээд Y-ийн хэдэнэ тэрний тоогоор давтана. Тэгээд энэ чинь Z-Y болох хэрэгтэй. За энэ ингээ болж байгаа. За болчлоо. За энэ хоёр тушаал ингээд очрыг олчлоо. За сүүлд юу гэнэ вэ? За зургийг их одоо сайхан харуулах юмуд хийж байгаа юм гинтэй. За иймэрхүү тийм харах үнцэг энтрээ сольж өөрчилж байгаа бол тоо.
За эднэрч бидний за иймэрхүү зүйлсийг бол нэг анх диаграм байгуулчих үедээ л зааж өгөх ёстой тэр харах үнцэг юмнуудыг бол. За хамгийн анх байгуулсан диаграм маань энд явж байгаа. За одоо ингээд ийм нэг хідэн зүйлс одоо нэмж хийх нь. За харагдах үнцэг энтер горомжис диаграмын хувьд бол байжлах хэвээр. За нөгөө скетер 3D илүү. Тэр маань хаана вэ? Ямар нэг үнцэг харагдах үнцэг заасан юм юу вэ? P дата эднэр л айгуул үнцгийн хэмжээ явах шиг байна да. За доороос тайлбараас нь очиж харнаа. Хаччих. Тэгээд би дээр хоцорсон байна. Юу харах үнцгийн чиглэлийг заанаа тодорхойлно гэсэн байна. Яг л мөн юм байна. Түрүү MATLAB-ын кодон дотор чинь хэд гэдэг үнцэг байлаа. 45 55 гэсэн юм уу? Энийг ачаа тавьчвал хэр тохиромжтой юм бол та. За P гэж байна. 45. За нөгөөх нь 55 гэдэг ч юм уу. За ингээл үзэл алт. За нэг иймэрхүү юм ихээр харагдаж байна уу? Өөрөөр өгвөл яадаг юм бол энэ бүр багасгаад үзвэл юу болох нь вэ? За ингэж харагдаж байна. Энэ ингэчүүл сайн голлоод ирэхчих юм болов уу? За тийм байна. За ер нь бол хэдүүлээ үгтээрээ тавьсан зорилгоо бол аль хэдийн биелүүлчих шиг болсон. Гистограм байгаа. Нөгөө сүрэ эллипс байгаа. Нягтууд байгаа. Их тиймэр өнөд шаардлагатай зүйлсээ бүгдийг зурчихсан байна. За одоо ерөөсөө жоохон гоёл чимэглэл юмнууд л хийх үлдчихэж байгаа юм байна да. За гоёл чимэглэлийн зүйлс гэдэгтэр за ер нь ямар ч плот пунктээр л явж идэл зүйлсийн дээр арга орж ирэх бах та. Ингээ лейблүүд өгч болдог. Тэнд X уулна X гэл байж л байгаа юм. Гэт яг ер нь яг өөртөө зааж өгнө гэх юм бол ингээд зааж өгдөг. За Z-ийн хувьд болохоор нягт гэдэг density ингээд өгч. За ингээд яг харахад нэг иймэрхүү Z-ийн гэд энэ нэг ихтэй дах шиг бах юм. Энд чинь ерөөсө 2 нэгт зурхад л тэрнээс дээшээгээл тэрнээс дорог үлээвэл болохын дагуулна. Тэгэхээр хэдүүл ингэнэ. Z нөгөө нэгтийн утга ZX гэж байгаа. Бас ZY гэж байгаа. Энэ хоёрын максимум хүртэл зурчих. За гэхдээ энэ дээр бас яг тулгачвал муухай болчихноо. За ер нь ингээ 1.1-ээр үржүүлээд тэгээд жоохон дээрх нь гаргачих. За 0.4 гэд ингэж орж ирж байгаа юм байна. За энэ хоёр талдаа л юутай. За дээр бол ингэж хоёр тал дээр өгдгийг бол сайн мэдэхгүй юм байна. X level, Y level, Z level гэл ингээл уулна өгчдөг. За шаардлагатай үйл энийг одоо ямар нэг цэг координат өгч байгаа тэндээ
текст байрлуулдаг янз бүрийн функц центр ашиглаж байгаад нэг аргалж болох юм да. За тэрний ч одоо нэг хийх гээд явах. Нөгөө талдаа угаасаа хэвлээ нэрийг нөгөөд явчихсан юм чинь. За артаа нэг хуваар энтри бол нь юу байна? Иймэрхүү юм гаргачихвал бас их зүгээр юм да. Юу байгуулад харахаар яг тэр цаанд байгуулж байгаа энэ Instagram энэ гэхэд яг цаад хандаа байгаа энэ гэдгийг сайхан тодорхой гэж харуулж байхын тулд энэ нэг хойрын нэг тасархай шугамуут шиг юмыг нэмээд зурчвал тохиромжтой юм байна. За тиймэрхүү аргументийн хүм юу байх нь вэ? За зинт яг юу юм бол за энийг бидний байгуулж авсан юм чинь энд байгаа. G за G гэчүүл яадаг. За нэг юм өөрчлөгдлөө. Өөрчний явлаа. B2 нь яадаг. Энд зүгээр ч юм уу? За ингээд үчиг. За энэ дээрсээ шахчихсан юм шиг харагдаад байгаа. Энэ шиг болгох арга юу ах нь вэ? Гурван цагтай аргументууд донд хэсэн бус юм юу хэлээ? X нэмийг хэрлэм за эдгээрийг бол мэдх юм байна. Энэ scale expand энэ хоёр сэжигтэй аргумент байна да. За сүүлийнх нь expand гэдгээс туршаад үзүүл яадаг юм бол дараа нь scale гэдэг үзүүл. Scale нь чиг бол мөн байж мэтгэл юм. За жишээн дээрээс нь үзье. Энийг хэрэгэлсэн тохиолдол байна уугүй юу? Хайгаад үзгээс expand гэрээд тэр бол биш ээ. Байхгүй багт. Scale-ийн талаар бол бууралга. Зарим нэг тоон утгатай юм байж бас магадгүй. Тавиад үзье. Эсвэл Google дээр үзсэн ч бас болно доо. Хидч гэдгийг 0.5 гэчүүл юу болох нь вэ? Болж байна. Scale-ийн тэгвэл яадаг юм бол мэдгүй аргументалсаал туршаад үзлээ те. Scale юм тичнээн дахин татан томруулна энэ гэсэн утгатай байх юм болов. Scale-ийн өөрчлөлт за харагдсангүй. За expand болж байгаа юм чинь нэгээрээ явъя. Харах үнцэг энэ бол итахан л харагдаж байна. Зумлаа томоор нь үзье. Давгуул харах үнцэг, давгуул хэмжээ харагдаж байна. За ихэд ингэж явчих. За ингээд цоош нэр ингэж байгуулсан. За тэгээд нөгөө суурийн юмудаа байгуулсан байж байгаа. Тэгэчээд одоо энэ юугаа Instagram-а байгуулчихж байгаа. За нөгөөт Instagram. Эдгээр чинь өнгийн цэнхэргээд өгсөн энэ дулаан байсан шүү дээ. Энийг улаан гэчээ. Ингээд цэнхэр нь улаан нь. За ингээд гараад ирлээ.
За энэ улаан талын гистограмм нягтаасаа жоохон хол байгаа дах. Түүрэх хэмжээг жоохон нэмье. За нэг 2500 м гэт авчи. За энэ тохиолдолд сансруу тоонууд дахиад хөдлөх учраас эдгээрийг дахиад ажиллуулах хэрэгтэй. CD дахиад авчаад энэ функцийг ажиллуулах хэрэгтэй. За ингээл бүгдийн энийг яасан муухай эвгүй гарч ирдэг. Энд ямар нэг утга юм сольчиг байгаа та. Нөгөө цэнхрээс ялгаатай гэдэг чинь бол зөвлөл юм шиг байна. За яг нэг тохиолдолд гэт тэгээд таарчиж байгаа юм болоо да. Юунуудаа дунджаа, коврацаа, стандарт хазалтаа ингээд зөв зааж өгсөн, X хэрэг зөв авч явсан. За энэ дээр сансруудаа үүсгэхэд mu sigma алдахгүй ажиллаж байгаа гэдэг чинь энэ бол асуудалгүй л гэсэн үг. Чөлөөсгөө задрагаа энэ тэр за эн чин доод юуны шугамтай холбоотой юм чи асуудалгүй. Гистограмтай холбоотой энэ хэсгээр за эн чин цэнхэр нэлээ асуудалгүй. Улаан тал дээр янз бүрийн юм солилгүй үлдээчээг байгаа. Эн чин 1 2 ч нэг 2 дахь Y хөвсгч ах гэхэлэр чи энэ солигдох нь л да. Гистограмм чинь юу вэ? Цэнхэрдлийнхтайгаа яг адилхан юм биш үү? Тэгэхээр энийг хэдүүлээ 2 гэж солихоо мартаад өнгөрсөн юм байна. За энэ л зүрх яваадсан юм байна да. За алдаа болсон юм чи одоо дахиад эхнээс зуруулаад явъя. Одоо л харин сайхан наалтсан сайхан үр дүн гарч ирэх бах та. За одоо улаан нь яаж гарч ирэх нь вэ? Дөө сайхан зомлоод үзье. За яг л түлхүр зөөж гэдэг шиг нийтдээ сайхан нэгт ямарэ гистограмм 2 харагдчихэв. Гистограммын хэлбэр маань ч гэсэн нөгөө талаас ондоо болчихсон. За ингээд энд харагдчихсан зургийг R програм дээр за 97-аар л зурчлаа да. Огт 2 програм чинь бас баг зэрэг үзэн шивний баг зэрэг ялгаа бас байлгүй яах вэ? Гэтэ гол деталь хэсэг юмнуудыг бол ер нь энэ анхны зурган дээр байсан утга санаанаас огт гажуулгүй ингэж зурч чадлаа. За ингээд хамгийн сүүлд байгуулсан диаграмма хадгалъя. За энд бол за шууд different гэдэг энэ функц ашиглаж байгаа. PDF форматаар хадгалнаа. За ямар нэртэй файл хадгалах вэ гэхлээр энэ файлын нэр multivariate normal гэж хэлв. Энэ нэрээр нь хадгалнаа. Файл PDF нь ч өөр хөтөлбөрийн PDF. За ингээд хадгалчихсан. За бичсэн код очихсан бас хадгалж авч үлдэнэ. Хадгалсныгаа бас тавагдтыг өөрийн GitHub аккаунтаараа дамжуулан шеэрлэх болно. За гаргаж авсан үр дүнгээ бас харчээ. За PDF-ээр иймэрхүү харагдчихэв. PDF форматтай учраас дахиад цаашаа өөр програм руу шилжүүлэх хэвлэх зэрэгт бол
одоо бүрцээ их барцаах энэ асуудал үүсэхгүй сайн талтай. За арай л жоо хажуунаас л харсан юм байна. Энэ бол арай илүү дээрээс харсан. Гэхдээ надад бол энэ хажуугаас нь харж байгаа энэ байрлал бол таалагдчихлаа. За ингээд үгээр одоо үүнийг дуусгая та. За энд бол 3 хэмжээст диаграм. За тэр дундаа энэ плот 3D гэдэг юм пакэж дээр толхуурлаад энэ пакэжийн skater plot, box 3D гэх мэтлэн энэ хоёр функц хэрэглээ яригадад явчлаа. За өөр бусад тийм пакэж функцүүдийн хувьд ч гэсэн зарчмын ялгаа бол нэг үндсэндээ байхгүй. Өмнө одоо янз бүрийн диаграм байгуулдаг функцүүд энэ төр ашиглаж үзчихсэн. За тэгээд бас сүлд нэг 3 хэмжээст диаграм энтертэй холбоотойгоор энэ plot 3D гэдэг энэ пакэж байдгийг мэдэж авсан байсан аа. Өнөөдөр ингээд бас судлаад юм skater plot, box 3D гэд эдгээрийг ашиглаад цэгэн диаграм. За тэгээд ийм хайрцаг диаграм энтрийг бол ингээд зурж үзлээ. За тэгээд энэ дээр бас дээр нэмээд одоо нягтын морин энтер гэх мэтлэнгийн нэмэлт шугам энтер ч бас одоо энэ доор суурь дээр яж байгаа нөгөө sigma ellipse-үүд энтер гэх мэтлэнгийн зүйлсийг бас ингээд бас зурж ярьж байгааг бас давхар ингээд судлаад явлаа. Ерөнхийдөө энэ пакэжийг бол би дөнгөж мэдээж авсан байснаа бол өнөөдөр ингэж тавгттай хамт ингэж судалж суралцлаа. За энэхүү ашиглахад ерөөсөө бидэнд юу хэрэг болсон бэ гэхээр R програмын татаарх R хэлний талаарх суур ойлголт. За тэгээд үндсэн өргөн ашигладаг функцүүд хэрэг боллоо. Жишээлбэл энэ sig гэдэг энэ функц байна. За эдийн норм функцийн тулцамжтай бүгдээр хэвэн тархалтын нягтын утгуудыг бодож гаргасан байж байгаа. Mass package дээр өгдөг энэ MVR норм функцийн тусламжтай олон хэмжээст хэвэн тархалттай сансруу тоонууд гаргаж авсан байж байгаа. За энэ Чоловский задаргаагч бас ярьж болно. За тэгээд үүнээс гадна доор нөгөө ref гэдэг энэ функцийг ч гэсэн бас нэлээд олон удаа давтан ашиглалаа. За тэгээд ийм функцүүдийн талаар мэдчих яхаас гадна энэ функцүүдтэй хэрхэн яаж ажилтдаг вэ? Аргументуудаа хэрхэн яаж өгдөг үү? Гарч ирсэн үр дүнгээ одоо бас яаж цаашаа авч ашигладаг вэ? Тухайлх юм бол одоо энэ дээр hist функцийн тусламжтай хэдүүлээ. Тэгээд нягт болон гистограмын нөгөө суурийн хуваалтын цэгүүд зэрэг үр дүнг гаргаад таслаж авч ингэж ашигласан байж байгаа. MATLAB програмын хувьд бол шууд матриц хэлбэрээр зааж өнгөд матрицын элементүүд рүү тухайн үр дүнг бол буцааж ирсэн. R-ийн хувьд бол хараахан тэмцэл бол байхгүй. Ямар ч миний мэдхээр бол байхгүй. Ер нь бол байхгүй яг MATLAB шиг тийм синтакс бичигдэх хэлбэр бол байхгүй гэдэгт бол ер нь бол итгэлтэй байна. Харин явандаа бол ирээдүйд бол R програм хөгжих явцад бол гарч ирэхийг бол үүсэхгүй. За тэгэл энд одоо векторын урт олох функц байна гэх мэтлэн ингээд. За бас нэг сонирхолтой функц юм бол энэ өнгө үсгэж өгдөг функц бас gray гэдэг юм цагаанаас хар руу шилжих явцад байдаг нэг хар цагаан өнгөнүүдийн функц зэг авлаа. Бас энэ нефт гэрэлтийг зааж өгдөг энэ альфа гэдэг энэ аргументыг бас сая сүг дээр хэрэгжилж танил олцоосон. Өнгөтэй холбоотой зүйлсдэр бол энэ альфа гэж тааралцах юм бол нэвтрэлт авах нэ гэж ойлгоод тавхан цаашдаа явж болно. За тэгээд энд яж байгаа box 3D болон skater 3D гэлээ. Skater 3D гэх мэтлэн эдгэр функцүүдийн яг эдгэртэй холбоотой өрмөцийн x0 гэдэг ч юм уу x1 гэдэг ч юм уу ийм өрмөц аргумент байхаас гадна бас энэ call тэгээд энэ шугамын өргөн заасан энэ аргумент байж байна. За бас тэгээд add за өөр ч бас юу төрөө юу байгаа лээ. Type гих мэтлэнгийн юм нийтлэг юм аргументууд бас байдаг. Тэгэхээр ихэд диаграм байгуулах тал дээр ажиллаад нэг ингээд туршлагатай болчих юм бол дараа шинэ функцүүдээ судлах эзэмших явдал бол маш хөнгөн хялбар болж ирдэг. Өмнө нь болохоор R програм дээр байдаг нэг үндсэн status package дотор байдаг
флот зэрэг функцүүдийг бол нэлээд хэмжээгээр ингэж ашигладаг. За яг энэ дээр байгаа шиг эхлээд нэг үндсэн диаграм байгуулчаа түүн дээрээ дараачийн диаграм бусад зүйлсийг ингэж нэмж байгуулах гих зэрэг үйлдэл бол өмнө бол нэлээд хийж гүйцэтгэж байсан. Яг тэр туршлага дээр тулгуурлал энд өнөөдрөд бол ямар нэгэн гацах юм гарсангүй амжилттай энэ зураг бол зурж чадлаа. За та бүхэн ч гэсэн R хэлийг R программыг улам бүр судалж өдөр тутамдаа ашиглах юм бол яг л надтай адилхан ингээд шин зүйл тулгарсан ч гэсэн түүнийг маш хурдан хугацаанд эзэмшиж өөртөө тааралцсан ямар асуудлыг богино хугацаанд хүндрэлгүй ингэж давж гэтлэх чадвартай болно гэж итгэж болно. За ингээд хичээлийнхаа төгсгөлд баг зэрэг оршил маягтай, тодтгол маягтай зүйл хэлэхэд юм байна. За ингээд анхаарал хандуулсан явдалд баярлалаа.